Эх орон тусгаар тогтнол шудраг ёс хөдөлгөөн өнгөрсөн сонгуулийг булхаагаар дүүрэн байсан гэж байна. Хин нэгний мөнгө угаах шоу байсан гэдгээ мэдгдлээ. Иймээс эх жилийн сонгуулийг аварч дахин хин нэгний тоглоом тохуу болохгүй байхыг зоржээ. Ингээхийн тулд сонгуулийн хуулийг гацаанд оруулахгүй байх ёстой гэж байна. Гэтэл зарим нэг хүмүүс сонгуулийн хуулийг бодлоонтуулж байгааг баримтаар нотолж чадна гэсэн юм. Гэхдээ энэ тухай баримтаа одоохонд дэлгэх боломжгүй гэж байна. Бүхний зохион байгуулаад байгаа хүмүүсийг одоо мэднэ гэж байна. Энэ шудраг хэлүүлээд хэм зохион байгуулаад байна. Одоо тэр 80-д гарна. Би одоо бол хэлж болохгүй шүү дээ. Одоо тэр чинь баримттай нотлоготой жинхэнэ тэр сүлжээгээ ажилуулж иж гарч ирнэ шүү дээ, тий. А тэр тухай миний ном байгаа та нар хэрвээ үзье гэвэл надаас авч үзэж болно. Дэлгэж тавих уу энэ бүх баримтуудыг? 50 ном. Бид нар хэлсэн шүү дээ. Улсын хурлын одоо сонгуулийн өмнө Монгол Ардын хувьсгалч намаас мэдээлэл хийсэн байгаа. Улс төрийн хар ном гэж. Улс төрийн хар ном гэдэг бол сонгогчдод үнэн зөв мэдээллийг шууд одоо анхдагч их сурвалжаас нь хүргэх маш том баримт бичиг. Ингэхгүйгээр одоогийн хэвлэл мэдээлэл ингэж их худалдагдсан тодорхой хэмжээний одоо их баригчдын гар хөл болсон тэдний мэдлийн одоо ийм хэвлэл мэдээллүүд байгаа учраас хэвлэл мэдээллийг дандаа нөгөө говьчлох, магтах, нуух, дарагдуулах, үнэн зөв мэдээллийг гаргахгүй хаах зэргээр ийм байгаа нөхцөлд бол бид нар шууд одоо тэр сонгогчдод гэрээс нь гэрт нь нүүр тулсан ийм хэлбэрээр мэдээллийг өгж иж үнэн зөв одоо мэдээллийг хүргэх замаар энийг яг 3 сард бид нар өгнө. Энэ 12 оны 3 сард. Энэ хөдөлгөөнийхний үдэж бас оншилж байгаагаар сонгуул бол хин нэгний шоу. Зүгээр л хэлбэр төдий зүүд баш тавж байна. Тэгэхээр ард түмэн энэ шоуны гол оролцогч гэсэн үг. Дээр нь Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Ардын нам болоод ардчилсан намд ажилладаг гэж хардлаа. Ходлогдаагүй гэж одоо хэлэх үндэс байхгүй болчлоо л доо. Ходлогдсон гэдгийг одоо батлах бас нотлохоо их олон боллоо. Яагаад гэвэл энэ одоо шудрага энэ одоо Монгол улсынхаа төлөө одоо зүтгэж байгаа энэ олон улсын одоо зүтгэл нийт мэдээлж та нар чадахгүй байна. Өөрөөр хэлбэл та нар бол одоо нэг тийм эрх баригчдын одоо гарт орсон тэдэнд тодлогдсон улсууд мөн байна гэдгийг бол би нотлоод байгаа байхгүй. Одоо яг ямар байгууллага худалдагдсан гэдгийг тодорхой хэлж чадах уу? Яг ямар байгууллагууд худалдагдчихад байна вэ гэдгийг тодорхой хэлвэл. Тий, үндэсний одоо олон нийтийн радио телевиз бол худалдагдсан байна. Энэ бол одоо зөвхөн Монгол Ардын нам, Монголын ардсан нам хоёрыг л магтах ийм одоо байгууллага болсон байна. Тэгээ одоо энэ хоёр нь одоо мэдээж одоо энэ хоёр бол улс төрийн давснаас одоо хасагдана, одоо ачигдана. Ноён Баяр сайхан энэ үгийг хэлэхдээ согтуу байсан гэдгийг хэлэх байна. Шууд ариуна ласарнаар мэдээллээ.